Анх 1925 онд Женевт хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт болж тэрхүү чуулга уулзалтаас 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхийн нийтээр хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болгох уриалга гаргасан юм а. Улмаар 1951 онд олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж хүүхэд багчуудаа баярлуулж байхаар шийдвэрлсэн бөгөөд Монгол улс 1952 оноос эхлэн 6 дугаар сарын 1-ний өдрийг хүүхдийн баярын өдөр болгон тэмдэглэж ирсэн мэлээ. Тэгвэл энэхүү баярыг тохиолдуулан Говьсүнбэр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын хэсгийнхэн хамтран өрх толгойсон олон хүүхэдтэй эмэгтэй болон хүүхдүүдэд нь баярын бэлэг барьж баяр дээр нь баяр нэмсэн юм а. За ингээд юуны өмнө уран зээд маргааш болох их хурсын баярын мэндийг хүргье. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас энэ жилийн их хурсын баярыг бас тохиолдуулаад өрх толгойсон эмэгтэйчүүд өөр хүүхдүүдэд нь бас сэтгэлийн дэм үзүүлэе гэж бодоод бид бүгд бас тодорхой хэмжээгээр аймаг оронтогтой өрх толгойсон ажиллаж амьдарч байгаа ээжүүдийг бас судалж байгаа танаахыг бас сонголоо. Танаа ам бол бас өрх толгойсон 2 ээж 8 одоо хүүхдтэй хамт ингээд аруулаа бас ажиллаж амьдарч байгаа юм байна. Хэдийгээр өрх толгойлж ажиллаж амьдрах ч гэсэн өөрсдийнхөө хэмжээнд бас гэр орноо ахуй амьдралаа бас сайхан авч явж байгааг бас бид нараас олзуулгаж олж харлаа. Ингээд та бүгд маань нэг өдөр ч гэсэн бидний ингээд сэтгэлийн дэмээр өгсөн өчөөхөн одоо энэ бэлгийг бас хүлээн авч өөр хүүхдүүдэд нэг өдөр маргааш нэг өдөр сайхан баярлуулах. Цаашдаа бас энэ олон хүүхдүүдийн одоо сайхан өсч боожход анги хамт олонныхаа дунд сайхан явхад бас тустай болох уу гэдээ бас аймгийн иргэдийн хурлын ажлын албанаас энэ угаалгын машиныг бас бэлэг болгож өгч байгаамаа. Ингээд та бүгдийн минь өөр хүүхдүүдийнх нь өөр нүдэнд байнгын нэмсгэл аз жаргал тодорч явах болтугай гэж аймгийн иргэдийн төлөөлөгчдийн ажлын албанаас бас хүсэж байна. Ингээд эдний дээж цагаан сууг одоо ихэд техник ээлжинд өргөн барья. Ингээд за ингээд манай хамт бол хүүхдүүд бүгдэнд нь гарын бэлгийг гардуулъя. Хүүхдийн баярын бэлгийг ах эгч нар нь өгч байгаа шүү. За маргааш ингээ бүгдээрээ сайхан баярлаарай. За наашаа нэг нэгээр ирээд бэлгээ аваарай. За сайхан баярлаарай заяа. сайхан бэлгээ. За наашаа өрөөд ирээ. За томд өгч. Хэд дугаар инглээ? 6 онц сурж байгаа зү. Одоо онц сураа шүү. Заяа. Онц сураад мундаг. За наашаа. Сайн болоорой. Тэ явах уу? Анаа яваач. За бэлгээ. Энд өгсөн. Авцсан ба тэ? За ингээд сургууль сурдаа явсан 2 хүүхдийн хэмээл өгчээ. Та бүхэндээ миний амьдарч байгаа тусдын үзүүлсэнд баярлалаа. За өөр хүүхд ихжийнхаа бүх эмэгтэйчүүдээ их хурсын баярын мэнд хүргье. Монголын нөөц товчоноос сэтгүүлсэн Чингис хаан хүүхэлдэйн кино энэ оны 10 дугаар сараас эхлэн албан ёсоор нээлттэй хийж үзэгчдийн хүртэл болсон мэлээ. Энэхүү бүтээл нь Монгол улсад кино урлаг үүсэж хөгжсөн 80 гаруй жилийн хугацаанд дэлхийн стандартад нийцүүлэн 2D болон 3D формат хослуулан бүтээсэн бүрэн хэмжээний анхны хүүхэлдэйн кино юм а. Дэлхийд алдартай Walt Disney компани формат чанарт бүрэн нийцүүлсэн энэхүү хүүхэлдэйн киног Ocean Pictures студи сүүлийн 5 жилийн турш хийж бүтээсэн бөгөөд кино багийнхан Монголын нус товчоонд гардаг бүхий л бодит газар нь очиж 2 жилийн хугацаанд судалгаа хийн Чингис хаан хүүхэлдэйн кинондоо тухайн газар байгалийн зураглалыг бүрэн тусгаж чадсан юм а. Тус киноны ээжээ харж аван дог хөсөгтөн хамтлаг бүтээжээ. Олон улсын хэд хэдэн кино наадамд өрсөлдөх эрх авсан киноны уран бүтээлчдийн бүтээсэн Чингис хаан хүүхэлдэйн киног хүүхдийн баярыг тохиолдуулан Говьсүнбэр аймгийн сургууль цэцэрлэгийн нийт хүүхэд багчуудад манай аймгийн угуул иргэн Иш Бадмын наран хүү гихч эмэгтэй үн төлбөргөө үзүүлж бэлэг барьсан юм а. За юуны өмнө Цэнгэлдэх зүйлэн суугч та бүхэндээ энэ өдрийн мэнд төргий Говьсүнбэр аймгийн Чойр хотод Ocean Pictures-ийн ирсэн байгаад туйлын их таатай байна. Учир үег бол Монголын кино урлагийн төвхөнд анх удаа 3D 2D хослолсон бүрэн хэмжээний Чингис хаан анимашныг өнөөдөр Иш Бадмын наран хүү гэж нэг бисгүй одоо нутгийнхаа хүүхдүүдэд үзүүлэх юм саналыг бидэнд тавиад одоо
үн төлбөргүйгээр нутгийнхаа хүүхдүүдэд үзүүлж байгаа юм гоё буянтай сайхан одоо хүүхдийн баярд өгсөн байгаатай холбогдвол юм гоё мэдээтэй өдөр байна. Тэгээд хүүхдүүд маань одоо киногоо үзээ байж гин их сэтгэл өндөр багш байна. Бид энэ киног 2010 оноос эхэлж 2018 хүртэл нийт 8 жилийн хугацаанд 1,450,000 шиг зураг зурж агаад Монголын нус товчооны 1-ээс 8 дугаар бүлэг хүртэл хийсэн байгаа. 1946-аас 1206 оны хооронд их хааныхаа жинхэнэ түүхийг одоо хүүхэд залуучууд маань хойч үеэс ирээдүйн маань үзэх ёстой гэж бидний хувьд бол бодсон. Тэгээ бидний энэхүү аяны маань одоо соргоор хүлээж авч Чойротын маш олон зуун хүүхдүүдэд үзүүлж байгаа юм буянтай ажил хийж байгаа шүдмийн наранхууд бүсгүүдээс энэ олон зуун хүүхдүүдийнхээ өмнөөс маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ Чойротын хүүхдүүдийг азтай тун утгагүй манай кино гадаадын маш олон орнууд руу одоо гарч байгаа. Тийм болохоор гадаад улсууд эрхийн аваа гарч байгаа учраас бид нараас дахиад Монголдо ингэж үзүүлэх боломжгүй болно. Тэгэхээр энэ боломжийг бас олж байгаа Чойротын хүүхдүүдийг азтай байна гэж хэлмээр байна. Одоо энэ Чингис хааны сэдвтэй одоо түүхэн киног одоо Google-ийн киногоор бүтээж одоо энэ орчин цагтаа нийлүүлээд одоо хүүхэд айлуулгууд айлч насны хүн үзэхэд ойлгомжтойгоор хийсэх сайхан түүхэн Google-ийн киног нь одоо хийсэн юм байна. Одоо энэ манай Чойрын өнөөдөр үзэж байгаа хүүхдүүд азтай юм байна. Энэ кино маань одоо Монголд хэдийгээр гараагүй одоо ингээд гадагшаа гарч байгаа кино юм билээ. Энийг одоо гарахаас өмнө манай Чойрын хүүхдүүд үзэж байгаа. Энэ киног үзүүлэх одоо гол хүчин толгууруулж одоо гол авчирж байгаа хүмүүс маань одоо манай Монгол нутгийн хүүхэд одоо манай ангийн анд найз одоо иш удмын наранхуу гэдэг одоо манай ангийн охин байдгийг. Манай ангийн наранхуу гэдэг манай ангийн охин маань авцраад одоо Чойрынхоо хүүхдүүдэд одоо үн төлбөргөө дээрээс нь бэлэгцэлтэй үзүүлж байгаад нэг баяртай байна. Одоо энэ Чингис хааны сэдвтэй түүхэн киног одоо гол хүүхдүүдийн ойлгомжтой одоо тэр зузаан одоо нуус товчоог уншиж ойлгохоос илүүгээр энэ Google-ийн киног аль одоо ойлгомжтойгоор одоо ингээд Google-ийн одоо орчин цагтаа нь одоо хөл нийлүүлээд хийсэн. Би сая нэг эхнийхийг үзлээ л дээ. Их одоо альч насны үзсэн одоо их сайхан ойлгомжтойгоор хийсэн юм байна. Энэ киног одоо авчирч үзүүлж байгаа одоо ангийн анддаа баярлалаа гэж хэлье. Монгол улсын хүүхдүүдэд хайртай, хүүхдүүдэд сэтгэлтэй, ийм сайхан ахлагчны чинь та бүхэн зориулж Чингис хаан гэсэн сайхан киног бүтээсэн байна. За миний олж дуустаар бол энэ кино Монгол улсын хэмжээнд цөөхөн аймагт гарч байгаа. За тэгээд энэ киног мөн дэлхийн нэлээд олон орн худалдаж авсан Монгол улсад дахиад одоо гарах тийм магадлал багтай. За энэ киноны манай ангийн анхны үзэгчдүүд та бүгд болж байна. Ингээд та бүхэнд анхны үзэгч болсонд баяр хүргэе. За мөн төвчтэн энэ киног бүтээхэд одоо оролцсон бүтээсэн киноныхоо нийт уран бүтээлч ахлагч нартай бас баярлж байгаа. Та бүхний өмнөөс илэрхийлж байна. За өнөөдөр манай Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын хэмжээнд 400 гаруй хүүхдийг одоо Чингис хаан гэдэг энэ хүүхдийн кино үзүүлж, үн төлбөргөө үзүүл, дээрээс нь бас хүүхдүүдэд сэтгэлийн бэлэг барьж, одоо амттангаар бас дайлсан одоо энэ киног одоо гаргаж байгаа продюсер энэ киноны хамт олонд ажлын амжилт хүсье. Дээрээс нь манай Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р өгийн нэргэн одоо энэ кино үзүүлж байгаа энэ хамт олон энэ төрөмс байгууллагын маань одоо сэтгэлийн дэм үзүүлж одоо санхүү олон материалын зүйлээр одоо дэмжлэг үзүүлсэн байгаа. Тэгээд юуны өмнө энэ эрхэм нандин сэтгэл төрөмс байгууллагынхаа хамт олон өнөөдөр бас энэ орон нутагта залуучуудаараа нэгдээд анги хамт олноороо нэгдээд энэ 400 гаруй хүүхдүүдэд кино үзүүлж байгаа иш удмын наранхуу хүүхдтэй бас ажил амжилт хүсье. За та бүхэнд энэ киног үзүүлэх боломжийг олгосон манай одоо Говьсүмбэр аймгийн харьяа Говьсүмбэр аймагт өсөж төрсөн за авиж манай Чойрын өртөө Чойр төмөр замд олон жил ажилласан Иш Бадам гэдэг хүний хүүхэд наран хүүхэд эгч нь бас энэ киног ирээн битгэж та бүхэнд үзүүлж байгаа гэдгийг дуулахад таатай байна. Мөн энэ киноны зохион байгуулалтыг хийж та бүхэнд үзүүлж энэ боломж нөхцөөр хангаж байгаа манай аймагт үүдээс байгуулдаг эрхэм нандин сэтгэл төрийн бус байгууллагын анх нэртэй бас баяртай та бүхний нэрийн өмнөөс илэрхийлье. За энэ байгууллагын гишүүд маань энэ байна. Ингээд хүүхдүүд та бүхнийг
киногоо тоглон сууж таадан үзхийг хүсье. Намайг мөг суугаад гэдэг би 3-ын ангид сурдаг. Манай багш оюун цэцэг гэдэг. Чингис хаан кинонд таалагдсан уу? Таалагдсан. Намайг гигэн сэндэр гэдэг. Их гоё түүхэн кино болсон. За Чингис хаан киногоо намаар нь уншижсэн уу? Уншижсэн. Тийм үү. За Google-ийн киногоор ингээд хийсэн кино үзэхээр ямар байна? Гоё юм билээ. Энийг үзүүлсэн бүх ах шинжтэй баярлаа. Бид хэд ангиараа Чингис хаан гэдэг киног үзлээ. Тэгээд би бол 2 дугаар сургуулийн 2-ын ангийн багш байна. Манай ангийн нийт 28 сурагч энэ киног үзсэн. Тэгээд ангийнхан маань бол аягүй сэтгэл өндөртэй байна. Маш гоё Google-ийн кино байна. Энэ киног бүтээсэн ах эгч нартай өнгөө үзүүлсэнд маш их баярлаа гэж. Кино үзүүлсэн ах эгч нартай баярлаа. Хайртай шүү. Тэрээр өөрийн төрж өссөн нутгийнхаа бяцхан хүүхдүүдэд Чингис хаан Монголын анхны 3D хүүхэлдэйн киног үзүүлсэндээ сэтгэл үнэхээр хангалуун байна. Бяцхан хүүхдүүдийн сэтгэл хөдлөл инээд хөөрөн дунд нэг өдрийг өнгөрүүлэх нь үнэхээр сайхан байсан. Энэ бүх боломжоор хангаж өгсөн хайртахын содон бэлдээ маш их баярлснаа дахин хэлмээр байна. Мөн Чингис хаан хүүхэлдэйн киноны зохиолч, зураач, продюсер болон миний амьдралын сайхан найзуудаа маш их баярлалаа. Киног гаргахад тусалсан эрхэм нандин сэтгэл төрийн бус байгууллага болон Боржгон чуулгынхандаа баярлалаа. Хүүхдийн цагаан сэтгэл та бүхний ажлыг үргэлж ариусгаж байг хэмээн хэлсэн юм а. Цэцэрлэгээс ирлээ. Говьсөнбөр аймгийн засаг дарга Батсуур аймгийнхаа иргэдтэй уулзах уулзалтыг зохион байгуулж, өнгөрсөн онуудад хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа танилцуулахаас гадна иргэдээс ирсэн санал хүсэлт асуултанд хариулт өгч, цаашид хэрэгжүүлэх ажлынхаа төлөвлөгөөнд тусган ажилладаг билээ. Тэгвэл энэ удаад Говьсөнбөр аймгийн засаг дарга Батсуур Баянтал сумын нийт иргэд хөдөлмөрчидтэй уулзах уулзалтыг зохион байгуулж, иргэдийн санал хүсэлтийг авч, асуултанд хариулан ажилласан юм а. Баянтал сумд орон төгслийн сангийн хөрөнгө оруулалтаас дурдвал 2016 онд 49.8 сая төгрөгөөр 4-р сургуулийн дотор байрны засвар 125.4 сая төгрөгөөр 152-р байрны гадна тоглоомын талбай авч зогсоолын ажлыг 8.8 сая төгрөг 4-р сургуулийн спорт заалны цахилгааны монтажны засварыг за мөн энэ одоо бид өхөн одоо энэ уулзалт хийж байгаа цэлийн төвийн цэвэр өхөр усны шугам толгох ажлуудыг хийж хүргэсэн. За мөн 2017 онд Баянтал сумын 4-р сургуулийн спорт заалны засварын ажлыг улсын төсвийн 35.2 сая төгрөгөөр соёлын төвийн дээврийн засварын ажлыг 40 сая төгрөгөөр бид өхөн хийж гүйцэтгэж ажилтны төлөө авсан. За бид хүн амын хөгжлийг хангах зорилгоор нийтийн бие тамирыг хөгжүүлэх, соёл урлагийн байгууллагын чанар бүтээмжийг нэмэгдүүлэхэд нэлээд анхаарч ажиллаж байгаа. Энэ үднээс бие тамир спортыг хөгжүүлэх, соёл урлагийг хөгжүүлэх дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд байгаа. Энэ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэний үр дүнд бие тамир спортын чиглэлээр Чойрлыг 2017 Хүүцаалны идэвхжүүдийн улсын бүсийн аврал шалралт тэмцээн, хөлбөмбөгийн идэвхжүүдийн зүүн бүсийн аврал шалралт тэмцээн, цагдаагийн байгууллагын зүүн бүсийн аврал шалралт тэмцээн, Говьсөнбөр мастер кросс машины уралдаан, өдөөгийн багш нарын спортын наадамжийг улс бүсийн чанартай хамаагүй тэмцээнүүдийг аймаг орнуудад зохион байгуулж, над иргэдтэй бас үзүүлж, туршлага судалж, харилцсан одоо бас танилцах юм уулзалтуудыг зохион байгуулсан. Элэг бүтэн Говьсөнбөр төслийн хүрээнд иргэдийг элэгний гепатит C, B вирусын оншилгоо, эмчилгээнд хамруулах сургалт сурталчилгаа мэдээлэл түгээх, улмаар вирусын халдвар тархалт, элэгний өвчлөлийн эрсдлийг бууруулах зорилгоор аймгийн засаг дарга Батсуур, Омбол хувьцаат компани ерөнхий захирал Төмөр Бат болон Ангаах ухааны мэрэгжилтнүүдийн академийн гүйцэтгэх захирал Эвч Жаргалнаар 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичигт гар үсгэх зурах ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.
Манай Омбол компани бол ийм ханган нийлүүлэх байгууллага үйл ажиллагаа явуулаад 10 гаруй жил болж байна. За тэгээд өнөөдөр одоо бид эрүүл мэндийн газар болон газрын дарга мөнх хотын санаачлах хүсэлтээр бид нэр одоо элэг бүтэн говь сүмбэр гэдэг төслийг хэрэгжүүлэхээр энд ирээд байгаамаа. За тэгээд Монгол Улсын засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд манай байгууллагын зүгээс бол элэгний С вирусын эсрэг болон Б вирусын эсрэг эмүүдийг бол ханган нийлүүлдэг. За тэгээд эмээ нийлүүлээ зогсохгүй бид нар энэ ард иргэдэд зориулсан мэдээлэл олгох, мэдлэг олгох үйл ажиллагааг явуулна. Дээрээс нь эмчилгээний үр дүнгийн талаар бид нар судалгаа хийхэд нь бас дэмжлэг үзүүлэхээр хамтран ажиллаж байгаамаа. За тэгээд өнөөдөр бол энэ Говь Сүмбэр аймагт бид нар иргэдэд эмийг үн төлбөргүй олгох ажлыг эхлүүлэхээс гадна одоо Сингапураас манай Gilead Science компани бүсийн захирал ирээд одоо эм чимлэгийн мэрэгчлэлтнүүдэд элэгний БЦ вирустай иргэдэг одоо хэрхэн эмчлэх талаар бол сургалт хийж явж байна. За тэгээ бидний хамтын ажиллагаа бол цаашдаа сургалт сурталчилгаа хийх, ялангуяа иргэдэд мэдлэг мэдээлэл олгох энэ чиглэлээр нэлээд өргөн хүрээнд явагдана. За тэгээд элэгний энэ үн төлбөргүй олгож байгаа юм байна бол Таны аймгийн Говийн Сондор эмийн сангаар бол дамжуулагдсан та бүхэнд хүрэх юм аа. За тэгээд та бүхэнд бол амжилт хүсээд тэгээд элэг бүтэн говь сүмбэрчүүд болох болтугай гэж юу. За энэ үйл ажиллагааны хүрээнд бол Омбол компани төлөөлөл, Академийн төлөөлөл, Говь Сүмбэр аймгийн засаг дарга эрүүл мэндийн газрын төлөөлөл маань бол одоо ингээд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээрээ бол энэ үйл элэг бүтэн говь сүмбэр төсөл маань бол 1 жилийн хугацаанд 19 оны 5 сарын 30 хүртэл 1 жилийн хугацаанд хэрэгжинэ. За энэ үйл ажиллагааны хүрээнд бол хийгдэх ёстой томоохон 3 ажил бол бид энэ төслийн хөтөлбөрийн хүрээнд бол төлөвлөд байна. За нэгдүгээрт нь бол эм чимлэгийн мэрэгчлэлтний чадварчлуулах, тэдгээрийн элэгний БЦ вирусын эмчилгээ онцлогоон дээр дэлхийн сүүлийн үеийн эмчилгээний алгоритм, тактик бол бүрэн сургах ийм сургалтын ажил бол нэгдүгээрт бол хийгдэн. За энэ сургалт маань бол өнөөдөр эхэлсэн байна. Энэ сургалтын хүрээнд бол Омбол компани бол Сингапурын Gilead Science гэдэг компани одоо төлөөллийг авчраад энэ сургалтыг бол өнөөдөр ингээд эхэлсэн гэдээ явагдаж байна. За хоёр дахь том хийгдэх ёстой ажил маань бол ард иргэдийн дундах мэдээлэл сургалт сурчлагын ажлыг бол хийхээр энэ төслийн хүрээнд төлөвлөсөн. За мэдээлэл сургалт сурчлагын ажил бол хийгдээд явна. Энэ дээр өөр хамгийн гол асуудал маань бол ард иргэд тийм дундаа эрсдэлтэй байж болзошгүй иргэдтэй бол элэгний вирусыг эртэлрүүлснээр бид нар хэдэн жилийн дараа элэгний хатуурал, цирроз гэж өвчин мэднэ. Элэгний хорт хавдар үүсгээс урьдчилан сэргийлэх ийм одоо томоохон арга хэмжээ олж байгаа. Тэгэхээр энэ сургалт сурчлагынхаа ажлыг бол бид нар ард иргэдийн дунд хийн. За 3 дахь төлөвлөсөн том ажил маань бол Омбол компанитай хамтраад за Говь Сүмбэр аймагт элэгний С вирустэй гарсан иргэдэд эмчилгээний эмийг бол одоо үн төлбөргүй хангахаар энэ төслийн хүрээнд бол бид нар өнөөдөр санамж жижиг гарын үсэг зурлаа. Тэгэхээр Говь Сүмбэр аймгийнхаа иргэд тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй, амжиргааны баталгаажих төвшингөөс доогуур эрүүл мэндийн даатгал төлж чадаагүй байгаа улсууд там болвол бид нэр энэ нэмийг бол үн төлбөргүй олгохоор ерөнхийдөө бол эхний ээлжинд бол бид төлөвлөд байна. За тэгээ энэ үйл ажиллагаа маань одоо гарын үсэг зурснаар өнөөдрөөс ингээд эхэлж байна. Бид бүхэн бүгдээрээ хамтарч ажиллаад ард иргэдийн бас үзлэг шинжилгээнд идэвхтэй оролцоорой. Өөрсдөө санаачлаг гаргаж энэ үзлэгт хамрагдаарай. Эмээ ууж чадаагүй бол эмээ угаараа гэдэг ийм уриалгыг бол бас эрүүл мэндийн газрын зүгээс хүргэж байна. Ингээд бүгдээрэнд нь нэрвэлэх, за элэгний эмгэггүй Говь Сүмбэр болохын төлөө бүгдээрээ хамтарч ажиллая гэж хүсэж байна. Та бүхэнд баярлалаа. Өнөөдөр ингээд эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэд бол элэг бүтэн Монгол гэдэг үндэсний хөтөлбөрийн хүрээнд С вирусын одоо шинжилгээнд үн төлбөргүй хамрагдаад одоо эмийг бол үн төлбөргүй авах боломжтой байгаа. За гэтэл бол өнөөдөр эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй иргэд бол энэ асуудал нэлээд хүндрэлтэй байгаа. За тэгэхээр энэ асуудлыг бид бол хамтарч шийдэхээр энэ эрүүл мэндийн газартай энэ төслийн хүрээнд бол ярилцаж шийдэж байгаа юм. Говь Сүмбэр аймгийн эрүүл мэндийн газар болон бусад холбогдох албаны хүмүүс дүлээ эрхтэн хэмээн нэрлэг
хэрэглэгддэг элэгний өвчлөлөөс иргэдийг урьдчилан сэргийлж, эрт үед нь оншилгоонд хамрагдан өвчлөл илэрсэн тохиолдолд яаралтай эмчилгээ хийлгэх нь төслийн гол зорилго хэмээн онцлон хэлж байсан бөгөөд иргэдийг оншилгоо эмчилгээндээ идэвхтэй хамрагдахыг уриалж байсан юм а. Мөн өнөөдөр Омбол хувьцаат компани мэрэгжилтнүүд ирж элэгний гепатит C, B вирусын оншилгоо эмчилгээ сэдвээр эрүүл мэндийн байгууллагуудын 40 гаруй эмч эмнэлгийн мэрэгжилтнүүдэд нэг өдрийн сургалт зохион байгуулж мэдлэг мэрэгжлийн дэвшлүүлсэн юм а. Зөвшөөрлгүй газар ашиглаж байгаа иргэн аж ахуй нэгж байгууллагын газрыг чөлөөлүүлэх ажлыг хэсэгчилсэн байдлаар зохион байгуулж байгаа бөгөөд эхний ээлжинд аймгийн төвийн Найрамдал хотхонд зөвшөөрлгүй гараж, амбар барьж, контейнер буулгасан, хашаагаа сунгасан газрыг чөлөөлүүлэхээр Говьсөнбөр аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас ажиллаж байгаа юм а. Энэ ажлын хүрээнд нийт 29 объектын газрыг чөлөөлүүлэхээр хууль журмын дагуу ажиллаж, одоогийн байдлаар 11 иргэн зөвшөөрлгүй ашиглаж байсан газраа чөлөөлөд байгаа юм а. Аймаг орон нутгийнхаа өнгө үзэмж бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг болж газар чөлөөлсөн холбогдох иргэдтэй талархаж байгаагаа Говьсөнбөр аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас илэрхийлжээ.